За 10 хүн орж ирсэн байна. За 14 хүн орж ирсэн байна. Нэг. Сайн байцгаана уу монголчуудаа. Солонгос дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт Олондоогийн Солонгос мэдээний тойм эхлэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдөр надтай Солонгос мэдээний тоймыг хөтлөгч Халина. Өдрийн мэнд хүргэе. Тэгээд бид нартай хамт байж Солонгос болон Монголын холбогдолтой мэдээллүүдийг сонирхож сонсож үзээрэй. За ингээд хоёлаа мэдээнийхээ тоймыг хүмүүст талд хүргэх үү нөгөө шууд мэдээ рүүгээ орох уу? Энэ өнгөрсөн 7 хоногийн үед бас л нэлээд л шуугантай янз янзын асуудлууд араараас хамдарсан хэл урт 7 хоног л болж өнгөрчих шиг бол тийм. Олон асуудлууд донд бид нар бас олон шокууд тийм бас мэдээллийн хувьд ч гэсэндээ бид нар үргэлж тасралтгүй шинэ мэдээллүүдтэй байна. Бас бид нар ч хамтдаа зөв шууд тэр мэдээлэл газар дээрээс нь давхар хүргэж явж ирсэн тийм ээ. Завгүй тийм 7 хоноглаа. За тийм болохоор хоёулаа ямар ч байсан ерөөсөө мэдээлэл шууд эхлэе гэж бодож байна. Энэ 7 хоног ерөнхийдөө ясууд маш их байна. Тийм болохоор ерөнхийдөө шууд ярингаа хүмүүстэйгээ ингээд ярилцаад явчихъя. За энэ 7 хоног Монголын асуудлаас эхлээд. За тэгээ. Манай иргэдийн суулт үргэлжлэлээр байгаа. За тэгээд одоо бүр улам илүү хурцсан гэж хэлж болно тийм ээ. За тэгээ манай өнөөдрийн хөтлөгч маань өнгөрсөн 7 хоногтаас очиж суралцлаад ирсэн лайв хийсэн мэдээллүүд сониачнаас болчихсон. За Монгол иргэдийн суулт гэдэг энэ мэдээнээс эхлэе гэж бодож байна. Монгол иргэдийн суулт гэхээр Солонгос улсад гатсан монголчууд маань Монгол улсын элчин сайдын яамны харьяа консулын элтсээр суулт хийж байгааг биднээс саяхан 4 өдөр буюу 8 сарын 27-нд суралцсан байгаа. Шууд очиж. За энэ бол анхных нь бол биш байсан. Биднээс анх элчин сайдын консулын яамн дээр ерөнхийдөө 3 сараас эхэлж хүмүүс очиж баг цагаар суулт хийж ирснийг мэдж байгаа боловч ерөнхийдөө энэ хурцтмал байдал хүрсэн нь 7 сарын эхэлж. Ерөөсөө 7 сар гаргаад энэ асуудал бүр хурцдсан байнамаа. Тэгээд суулт хийж ирсэн монголчууд маань 7 сараас эхлээд харьяа дүүргийн цагдаагийн газраас суулт хийх зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ зөвшөөрлийг авдаг шалтгаан нь юу вэ гэхээр одоо энэ коронавитой өвчнөд үед олон нийтээр цуглуулахыг одоо бужинхийг хориглосон шүү дээ. Ерөөсөө нэг алтны зай гэдэг тийм системд одоо эднийхээр тэр хуулийн дагуу ямар ч хэсэн 50-аас доош үнэтэй эхлээд одоо энэ суултыг эхэлсэн байгаа. За энэ анхны суулт маань ерөөсөө 7 сарын 11-ний өдөр болсон. Албан ёсны суулт нь. За тэгээд тэр үеэс эхлээд Олондоогийн тодоо олон төгсөө мөн манай халуунацсан дундуур цуг явж ирсэн байна. Бидээс ерөөсөө байнга тухайн үе болгонд энэ шууд мэдээлэл хүргэж байсан. За хамгийн сүүлд өнгөрсөн 4 өдөр буюу 8 сарын 27-ны өдөр бас манай сурвалжлах багийнхаа очоод шууд дамжуулсан байгаа. Энэ дээр ерөөсөө хүргүүлж байгаа зарчим одоо асуудал нь юу вэ гэхээр улсын онцгой комисс нислэгийн тоо нэмж өгөөч гэдэг асуудлыг хөндөж байсан. За энэ 27-ны одоо суултан дээр. За тэгээд дээрэс нь иргэдтэй хэлээнэ. Мөн 28-ны өдөр яагаад зөвхөн гадаад иргэд явахаар болоо гэдэг асуудлуудыг тэнд сууж асуудал тэнд суулт хийж байгаа хүмүүсээс тийм асуултууд их орж ирсэн байгаа. Угаасаа 8 сард бол биднэрт 3 нислэгтэй гэж улсын онцгой комиссоос мэдээлсэн. За тэгээд бид нар тэгэн гутал тэрийг болохоор 9 сар руу нэгийг оруулаад ингээд 9 сард болохоор одоо ард иргэдийн хувьд асар их хүлээлттэй юм сар байлаа. Манай Монгол улс бол одоо цаг агаарын хувьд одоо хүүтрэхэд одоо өнөө маргаашгүй ингээ хүүтрээд тэ тариагаа хурааж авахгүй бол одоо манайх чи ингээ хэрүүн цохиулцдаг. Ийм хүүтний цаг ингээд баг ингээд аман дээр ирсэн байгаа энэ цаг үед одоо ингээд улсын онцгой комиссоос тарсны 5 шалгууртаа тэнцсэн хүмүүсээ барыг нь авчихсан. Одоо үлдсэн хүмүүсийг бол одоо тийм явах тийм гүн гүнзгий шаардлага алгаа ч юм уу те тодорхой хэмжээр хүлээж болно ч юм уу. Иймэрхүү одоо дур мэдэн иргэдийн одоо эрх ашигыг зөрчиж гин гэдэг чинь өөрөө одоо иргэдэг маш их
бухимдуулах тийм том шалтгаан болж эхэлж байгаа. За тэгээд үндсэн 5 шалгуур тавигдаад мэдээж одоо залуу хүмүүс одоо онцгой шалтгаантай хүмүүсийг бүгдийг нь явуулаад маш их ихтгэл найдвартайгаар хүлээцтэйгээр одоо 8 дугаар сар болон 9 дугаар сарыг одоо ихтгэл найдварын сар болгон ингээ хүлээлгэжсэн боловч улсын онцгой комиссоос одоо гаргаж байгаа шийдвэрүүд бол үнэхээр иргэдэд одоо тий амьдралд ойрхон биш тий айгүй тийм нэг талыг барьсан ийм шийдвэрүүд гаргалаа гэдэг дээр иргэд маш бөгөмдөж байна. За тэгээд дээрэс нь одоочлон солонгосын цаг үед бас коронагийн дэгдэлт бас ингээ өндөр болж байгаа. Мөн хүлээж исэн хүмүүс дотроос бас ингээ санаанд оромгүй одоо олон асуудлууд арга гэртэн тулгарч байгаа шүү дээ тийм ээ. Саяны 4 дахь өдрийн биднээс очсон лайв дээр яг тиймэрхүү асуудал гарч ирсэн шүү дээ. Юу вэ гэхээр нөгөө өвчин гэдэг чинь гинт хилж ирэхгүй хийсч ирдэг шүү дээ. Одоо энд тэнд ялангуяа сууж исэн хүмүүсүүдийн дундаас одоо ар гэрийн хүн гинти одоо ингээ хорт авдартай болцсон, нөхөр нь хорт авдартай болцсон байдаг. Явмаар гэдэг явах боломжгүй. Нэрсийн дараа тий. Тэнгүүд тэр нэг бас нэг 14 настай хүүхдээ ээж нь бас байсан. Тэр хүмүүс одоо ээж хүүхдэнд энд өвчтэй болох гээд хэцүү байдаг. Ээж нь явж чаддгүй. Нөгөө 5 шалгууртаа нээч чаддгүй. Ерөөсөө энэ болгоноос болоод хүмүүс иргэдээ ерөөсөө бухимдаар дээрс энэ 28-ны онгоцныг тийм ээ. Ягаад зөвхөн гадаадууд авчих ба, гадаадуудыг явуулахаар болчих ба. Тэр бас аюу гинт тийм ерөөсөө юм шийдвэр гарсан. Тэнгүүд 28-нд бүртгэлтэй байсан хүмүүс явж чадхаа болоод 9 сард руу шилжиж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо улсын онцгой комиссоос 9 сард 3 онгоц гэж зарлагдсан байгаа боловч яг тодорхой яс юм дээр бол 2 онгоц болчихж байгаа юм. Ерөөсөө 28-нд бүртгүүлж хүмүүс чинь 9 сарын 3-нд гэсэн тийм эсгээр болчихж байгаа байхгүй юу. За ийм асуудлууд их хөндөгдсөн ийм асуудалтай байх. Яг 2 онгоц гэд тооцоолох юм бол баг явхаар хүсэлт өгсөн иргэдийн одоо дахиад баг 3-1 нь ингээд дахиад хүлээх ийм бол одоо байдалд орчиж байгаа юм. Дээрээс нь нэмж явхаар одоо монголчууд маш их бүртгүүлж байгаа. Одоо солонгосын байдал ч гэсэн хүнд байна. Хүмүүс бас ингээд одоо тодорхой хэмжээгээр төлөвлөсөн байсан бүх зүйлүүд нурсан боловч одоо улсын шийдвэрийг асар хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаад ингээд шийдвэрийг дардахыг хичээж байгаа боловч улс бас яг тэр хүлээж байгаа, хүлээцтэй байгаа тал дээр нь ерөөсөө харж үзэхгүй. Тийм үү? Ерөнхийдөө бол Монгол иргэдэг харж үзэхгүй. Гэхдээ манай улс шиг ингэж ер нь бол дэлхий дээр ингэж иргэдэд оруулахгүй байгаа улс орн бол арга байхгүй гэж одоо яг яригдж байгаа шүү дээ. Яг улс орнууд хилээ хааж байгаа. Гэхдээ гадны иргэд бол орохгүй. Вирус тараах аюул дагуулшаас орохгүй. Гэхдээ дотоодын иргэдийг бол ямар нэг байдлаар одоо хилдэг иргэдэг болоод тийм ээ. Тийм оруулж байгаа гэдээ ингэж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо Монгол улсын иргэд одоогийн байдлаар зөвхөн сөүлд гэхэд одоо ингээд 3-4 мянгаар ингээд гацаа байж байгаа жишээний. Дээрээс нь улсын онцгой комиссод ерөөсөө ард иргэдийн жагсааллыг зорилготойгоор хүргэж байгаа хэд хэдхэн л юмнуудын нэг нь бол нислэгийн тоог нэмээд үлчээ гэсэн тийм. Тэгээд хэд хэдхэн шалгуур тавьсан боловч ганцхан хийж өгсөн юм нь бол яг нь нэрсийн тоо ил болсон. Гэхдээ нэрсийн тоо ил болж байгаа ч гэсэндээ одоо нөгөө 5 шалгуур тэнцсэн хүмүүс дээшилж байгаа учраас одоо хэдийгээр эрт нэрээ өгсөн ч орой нэрээ өгсөн ч явж чадахгүй байгаа иргэд асар их болж байна. Солонгосын өөрийн нөхцөл байдал хэцүү байна. Монгол орны шийдвэрүүд ард иргэдтэй хүрэхгүй байна гэдэг энэ одоо бодлогын одоо тийм шийдвэргүй байдал аль манай улс орны бас шийдвэргүй байдал болон ард иргэдийн хэцүү байгаа энэ байдлын хооронд мөргөлдөн үүснэ. Бид нар яах ч аргагүй саяны өнгөрсөн 7 хоногийн туршид бол монголчуудын суулт бол ингээд илүү эрчимжтэй, илүү одоо идэвхтэй байх асуур аргагүй ийм нөхцөл байдал үүслээ. Тийм мөн дээрэс нь энэ дээр ерөөсөө анх 7 сард ерөөсөө юу хийж байсан, суулт хийж байсан хүмүүс маань ерөөсөө энэ нислэгийн тоог нэмэхээс гадна энэ өрн дулаан цагт тийм ээ. Ерөөсөө одоо 8-9 сар гэдэг 2 хон энэ өрн дулаан сар байна. Энд багтааж одоо хүмүүсээ явуулаад өгөөч. Биднээс гадаа хээр хоноод ч юм уу тийм ээ. Гэрт ингээд байгаа ч юм уу тусгаар гэдээ. Гэдэг ерөнхийдөө бүх ерөнхий юуг иймэрхүү шаардлагуудыг тавиад байгаа анханасаа. Гэхдээ 7 сард яг нэг 2 онгоц нэмсэн байдیں۔ 8 сард болонгууд ерөөсөө нэг 4 онгоцны нэг нь одоо гадаад эсгээр болчихж байгаа тийм. Тэгээд дээрээс нь ерөөсөө карантин тийм ээ. Анхнаасаа карантин 21 хоногоор ингэж 29 улс манай улсаас байхгүй. Тийм.
Тэгвэл энэ 21 оногийг 14 хоног болгож өгөөч. Энэ бас арга дэрэгдэд бас нэлээд хүндрэлтэй одоо тэгээ санхүүгийн хувьд ч гэсэн хүндрэлтэй, цаг хугацааны хувьд ч гэсэн хүндрэлтэй болчихж байгаа юм л да. Мэдээж одоо ямар нэг шаардлага гараад асар яаралтайгаар Монголд очих хэрэгтэй байтал коронагийн карантин 14 хоног гэдэг дэлхийн стандарт байхад манай улс болохоор 21 гэж ингээд дотооддоо зааж байгаа цаг хугацааны хувьд санхүүгийн хувьд ч гэсэн дэрэгдэд асар их юм одоо хүндрэл гэх юм уу те ийм зүйлийг ингээд илэрхий одоо хүргэж байгаа гэдэг бид нар ингээд аюул сайн ойлгох бас хэрэгтэй байгаа юм тийм ээ. За тэгээ коронавитой холбоотой болон Монгол Улсын элчин сайдын яамны иргэн тойронд болохоор одоо иргэд болон улс төрийн одоо манай улсын гаргасан шийдвэр ингээд хооронд зөрчил үүснээс болоод суултал тасралтгүй үргэлжилж байна. За тэгээд яалтчгүй одоо энэ цаг хугацаанд бол аль болох иргэдийн одоо дуу хоолой, иргэдийн эрх ашигыг ингээд жоохон тийм ээ хүндэтгэн үзвэл их сайн байна гэдгийг бас ингээд холбогдох хүмүүсд хүргэж өгвөл их сайн байна. Тэгээ энэ дээр бас нэг яг сая өнгөрсөн биднээс энэ дөрөвд өдөр суулт хийжсэн хүмүүстээр очсон шууд дамжуултыг маань маш олон мянган хүн үзлээ. Ямар ч гэсэн одоогоор 100 гаруй мянган хүн үзсэн байна. Энэ донд яг төр засгийн эрх мэдэлтэй хүмүүс дараагаар маань үзсэн болов уу үзэж амжаагүй байх юм бол тэрийг үзтэл та бүхэн бас шеэр хийж өгөөрэй. Тэгээд энэ ч бас нэг авууштай нэг зүйл маань дөнгөж сая бид хоёрын ярьсан 14 настай хүүхдийн ээж 9 сарын 3-ны нислэгт явж амжих багтахаар болсон байна гэдэг сайхан мэдээ одоо энэ сошиал орчинд бас яваад эхэллээ. За ямар ч гэсэн ээж хүү хоёр бол ямар ч гэсэн амьд уулзах юм байна гэдэг. Тэгээд хүүд ч гэсэн тийм эрүүл эн хийх хүсээ. Тэгээд тэр тусламжийн аяа явж байгаа юм билээ. Монголчууд маань ч гэсэн сайн тусалж дэмжээрэй гэж хүсье тийм. Тэгээ ямар ч гэсэн бид бүгд олондоогийн хамт олон маань ерөнхийдөө энэ Солонгос улсад болж байгаа энэ манай Монгол иргэдтэй холбоотой бүх үйл явдлыг цаг алдахгүй байгаа газар дээрсэн цаашид ч гэсэн байнга дамжуулж явах болно. Тэгээд энэ мэдээгээ ингээд өндөрлөё тийм. За хоёр дахь мэдээ маань саяны цаг агарын хувьд тийм одоо сая чинь нэг хэсэг маш бороо орлоо. Энэ жил ер нь их тийм бороотой. Энэ жил хамгийн их бороотой жил тийм. Бороо дуусаад ингээд корона дуусаад сая болоод өнгөрсөн нэг хар сайл. Тийм. Өнгөрсөн 7 хоногт бас Солонгосыг төдийгүй Солонгост амьдарч байгаа монголчууд бас тийм ээ нэлээд энэ хар салхины хэрэгчээр бас салхиллаа. Энэ юу ихээр 26-ны өдөр одоо энэ юуг 24-нээс ирнэ хар салхи ерөнхийдөө болно гэдэг мэдээг ерөнхийдөө Солонгос улсад дэгдэж эхэлсэн байгаа. Тэгээд энэ хар салхи болонгууд ерөөсөө 26-нд Чэжүүдуугаар 27-нд Сөүлийг дайрна гэсэн байсан. Баави гэдэг нэртэй харстай Баави гэдэг. Манайхан бас ихсэг. За Баави одоо хитээ ирэх нь гэж иргэдийг сонирхож ярьжсэн. Тэгээ ямар ч байсан Баави салхиг Сөүл хотыг холоор тайраад өнгөрчлөө. Энэ юу 26-нд анх энэ хар салхины одоо юу гэдэг нэг энэ ичээрээ байх юм бол тийм ээ 26-нд Чэжүүд арлыг дайраад Чэжүүд арлаас 27-ны өглөөс Сөүл рүү орж ирнэ гэсэн тийм тодорхой тийм том цаг хугацаатай байсан ч шиг байсан боловч Азаар салхины ирч Чэжүүдүүгээ дайраад салхины ирч тэмцээнээс өөрчлөгдөд хойд Солонгос руу явсан гэж байна. Тийм ээ. Тэгээ ямар ч гэсэн бас юу гэдэг манай пэйж утсан сайт руу бас Монголоос бас зарим хүмүүс холбогдсон. За яана тэр хар салхи юу болж байгаа яг тэгэхээр энд чинь хамгийн их монголчууд байдаг тийм ээ 40 гаруй 48 мянган монгол гэж одоогийн аль биесны тоогоор байдаг. Тийм болохоор тэр Монголоос ар гэрээхэндээ санаа зовж байгаа мөн энд байгаа хэлэн мэдээлэлтэй ингээ холбогдож байгаа энэ тийм хүмүүс зөндөө байсан тийм. Тэгээд ямар ч хэлсэн хар салхи энэ удаа Сөүлээс холоор тойрч өнгөрлөө. Ямар ч гэсэн хохирол Чэжүүд арал дээр баг зэргийн хохирол учруулсан боловч ямар ч сан төсөөлж яснаас асар одоо тийм
гайгуугаар энэ удаагийн хар салхийг давлаа гэсэн ийм мэдээ бас өнгөрсөн 7 хоногт Солонгосын тэр чинь ерөөсөө дайраад өнгөрсөн бол ерөөсөө ингээд зүгээр зогсож байгаа хүнийг ч гэсэн ерөөсөө ингээд хийсгэхээр тийм их хүн хүчтэй хар салхи гэж байгаа шүү дээ. Юу ч гэсэн аюул хийсэн шүү дээ. Тэр нэг утсанд бол байнга нөгөө аюулгүй мэдээлэлүүд аюул хийчихсэн те тасралтгүй утас emergency алертаар бид нарт өдөр болгон ирж байсан. Борооч байна, шуурх гэж байна, хөдөлж байна, ингэж байна гэсэн ингээд бид цаг үеийн мэдээнүүдийг их яажсан. Тэгээ Солонгосын одоо цаг уурын хүрээлэн болох юм бол тухайн одоо хар салхины бас нэлээд ач холбогдол өгчээсэн боловч энэ бас нэг тийм бурхны ивэл юм уу азтай тийм зүйл болоод тойроод өнгөрчлөө. Тэгээ үүний дараагаар яг бас төлөвлөгөөтэй бас 2 хар салхи байгаа гэсэн бас нэг урьдчилан тийм юу байгаа юм. Тэгэхээр дахиад шуум явуулчихлаа. Дахиад тэр бүгд ч гэсэн холоор өнгөрөөсөө монголчууд маань ч гэсэн магадгүй тийм салхи шуурхтай үед гэр орондоо сайн байж тийм ээ хөнгөн жинтэй найзуудаагаас юмнаас багаж маглаад байсан. Багаж бүглээрээ бас хийсчүү дээ. За ингээд энэ мэдээгээ энэ хүргээд өндөрлөе. Ямарчсан муу бүхэн холоор өнгөрлөө. Тэгээд дэлхийд даяар шуураад байгаа дахиад нэг амар хар салхи бол корона байна. Одоо үргэлж дахин Солонгос болоо одоо дэлхийн өнцөг булан бүрт одоо хүн төрөлхтний өмнө те ямар ч хар салхинаас илүүгээр сэтгэл зүйн хувь, санхүүгийн хувь ерөөсөө өдөр болгон бидэрт бас асар их айцтай мэдээллийг хүргэж байгаа. Яалтчихгүй одоо ямар ч мэдээлэлээс хасах боломжгүй одоо ийм сэдвэнийг бол яхахгүй корона байна те өдөр болгоны мэдээ. Манайх ч гэсэн ерөөсөө 7 хоногийн тойрон болгон дээр ерөөсөө талралтгүй корона. За энэ бас мэдээж корона өвчин бол Солонгос улсыг 2 дахь үе давлгааг өнгөрсөн 7 хоногт аль хэдийн давлгаалаад яваад эхэлсэн байгаа. За энэ мэдээг ярихаас өмнө яа гэж бодож байна. Ямар ч өнгөрсөн 7 хоногийн юу байна вэ? Коронагийн өдрийн тэгээд коронавигийнхаа бүгдээрээ ер нь коронавигийн дэгдэлт бол тасралтгүйгээр өсөөр байгаа юм. За жишээлх юм бол 8 сарын 24-өөс хойшлоод өнгөрсөн 7 хоногт болсон коронавигийн нийт өвчтнүүд одоо нэмэгдсэн тоог та бүхэндээ танилцуулна. 24-ний өдөр хамгийн бага байсан. 280 кейс илэрсэн байна. 280 гэхээр зөв хамгийн багтаа болчихсон. Өнгөрсөн 7 хоногт тийм. Бид нар 7 сард бол бид нар 10 кейстэй байж утсан тийм. Нэг өдөр бүр 0 заасан нэг өдөр байсан. Тийм нэг өдөр байгаа тийм. Тэгээд тийм өдрүүд иржсэн боловч одоо бол коронавиг яалтчгүй 2 дугаар үе эхэлсэн байна. Өнгөрсөн оны хамгийн бага тохиолдол нь 280 кейс байсан бол 25-ны өдөр 320 26-ны өдөр 441 хүрээд өнгөрсөн 7 хоногийн бүр хамгийн одоо hot news болсон бас одоо бүхэл холбогдох байгууллагуудыг маш их сандрахсан мэдээлэл үүсгэн тасралтгүй ирсэн ийм юу болохоор 8 сарын 26-ны өдөр байлаа. За тэгээ 27-ны өдөр болохоор бага зэрэг багассан 371 кейс байсан бол за 28-ны байдлаар 323 гэсэн багч гэсэн буурсан ийм хандлага байна. Гэхдээ энэ бол анхны дэгдэлтэй яг адилхан тий одоо маш их хүмүүсийг хамарж байгаа ийм тоо баримт юм аа. За энэ дээр юу ярих гээд байна гэхээр ерөөсөө энэ 8 сарын 14-өөс эхлээд энэ корона Солонгос 2 дахь үе давлгаа эхэлсэн байгаа. Энэ бол өмнөх биднес гэсэн мэдээгээр ярьж ирсэн. Сомбог дүүрэлт байрлах сараан чек хуй гэж сүмээс илэрсэн. Ерөөсөө тэнцэнээс бүх үйл явдал эхэлсэн. За ингэж явсаар хагаад Солонгосын эрүүл мэндийн ангуулан нөгөө нэг гамшигтай тэмцэх газраас тийм ээ 16-ны өдөр 8 сарын 16-ны өдөр 2 дахь үе шат руу нөгөө нэг алхмын тийм ээ тэр юу шилжсэн байдаг. За тэнгууд ямар ч хэлсэн одоо өвчний байдал ихсээд ирлээ. Энийг ямар ч хэлсэн 14 хоногийн хугацаанд харъя. Тэгвэл 16-наас эхлээд 2 дахь шат руу тийм ээ шилжсэн чинь 14 хоног гэдэг чинь маргааш ихэд дуусах гэж байгаа байхгүй юу? Тэр 30-аар дуусна. Тийм болохоор одоо бид нэг хоног үлдчихэд байгаа. Энэ дээр гарсан мэдээлэл юу вэ гэхээр хамгийн сонирхолтой мэдээ бол өчигдрийн мэдээлэл байгаа юм аа. Энэ өчигдрийн мэдээлэл юу вэ гэхээр за маргааш сүүлийн өдөр болчиход байдаг. Яах вэ? Дараагийн алхам яах вэ? Дараагийн алхам яах вэ? За энийг тур зур үлдээч. Тэгээд дараад нь энийгээ эргүүлээ яриад. За тэгвэл энэ нөгөө нэг бидээс яриад байгаа нийгэмд зай барих гэж 2 дахь
шат гэж яриад байгаа нийгэмд зай барих. За энэ тэрнээс үүдлээд 8 сарын 16-наас эхлээд бас янз бүрийн асуудлууд үссэн. Нийгэмд одоо ингээд жоохон үүмээс хамуу их үүсэж эхэлж байгаа. Тэр юу вэ гэхээр одоо юу гэх нэг бүр инээдтэй юм шиг нэг бүр харах жоох эвгүй юм шиг нэг метрон дотор хүмүүсийг муудалцаад эхэлж байгаа нэг их үе эхэлчээд байж байгаа чинь масакгүй явлаа гэдэг шалтгаанаас болоод метрон дотор хүмүүс метрон доторх ямар ч 2-300 одоо илэрсэн. Ерөөс энийг яагаад маск зүүхгүй байна гэдэг. Тэгээ энэ 2 дугаар үе шат эхэлчээд байхад. Нийгэмд зай барих дэглэмчин угаасаа ерөөсөө анхааруулж байгаа юм бол хитгэн байгаа шүү дээ тийм. Хор хоорондоо зайтай байх ёстой. Заавал олон нийтийн газар маск зүүх ёстой. Энэ нь болохоор ерөөсөө цөөхлийн бүх одоо солонгос заяараа ингээд хийх ёстой байтал иргэдийн одоо зарим нэг хүмүүс одоо юу гэх юм те маск зүүхгүй байх энэ мэтийн жижиг зөрчлүүд гараад эхлэнгуут л засгийн газар одоо хууль хэрэгжүүлэлт байгууллагаас гадна иргэд өөрөөсөө нэгэндээ одоо шаардлага тавьсан дээрээс үүдээд ингээд ерөөсөө өнгөрсөн 7 хоногтоос энэ маскнаас болоод иргэдийн хооронд мөргөн гэх юм уу зөрчилдөөнүүд үүсэж эхэлсэн ийм тохиолдлууд айгүй их байгаамаа. За тэгээд дээрээс нь энэ дэр би яхад нэг юм нэмээд хэлчихэд 28-ны өдөр Ёгсан яг дээр нэг өвөө яг дээр ингээ орилсон баг метроны буудлын дээр шүү дээ. Би коронавирус тасцаа гэдэг метронд дахиад орсон байгаа метроны буудлын руу. Тэгээд тэр өвгөнийг барьж аваад та юунаас болоод ингээ гэсэн чинь өөрөө одоо нэг хариугаа ингэж уцаараа сонсчоод тэрэндээ ингээ шоконд оронгуудаа шоконд ороод тэрнээсээ болоод ингээ нэг хүмүүстэй буудалцаад тэр метроныгоо юугаар дүүр ингэж ойрлож чарлаад тэгээд тэр яг холбогдох байгууллага аваад ингээ имлэлөө шийдчихсэн гэж байна. Нөгөө энэ нийгэмд их өвмээс хамаатай холбогдуулаад нэг жижигхэн жишээ ингээд одоо сонирхолтой 5 сараас хойш ерөөсөө 5 сараас хойш солонгод нийт 96 хүний ийм хэрэг шийдсэн байна. Ерөөсөө масктай бол. Тийм масктай бол. Тэр юу вэ гингүүт одоо ерөөсөө яг том хэмжээний юмнуудыг бидэнд нөө үзэгдэж харагдаж байгаа ч гэсэн биднээс үзэгдэхгүй байгаа орчинд тиймэрхүү маргаанууд маш их болж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгмээд ерөөсөө нийт 5 сараас хойш тийм 96 хэргийг шийдсэн. Одоо 223 хэрэг шалгагдаж байгаа гэж байгаа байхгүй юу. Тийм маш их. Солонгосууд бол ер нь баргийн болох юм бол нэг нэгэндээ одоо юу гэх юм харьцах ч юм уу нэг тийм шаардлага ч юм уу юм бол тавьдаггүй боловч яалтчгүй одоо цаг үеийн энэ байдал дээр одоо тийм энэ хуулийг дагахгүй байгаа ийм үйлдэлүүд болохоор иргэд хоорондоо яалтчгүй мөргөлдөөний үсэх юм асар том шалтгаан болж байна гэдэг. За тэгээд өнгөрсөн 7 хоногт чинь бас дээрэс нь нөхцөл байдал ингээ хүндэрснээс ахвал хичээл сургуулиудыг бүгдийг хаачж байгаа тийм ээ. За дээрэс нь бид нар ч одоо сургалтын төв, фитнес, бильярдын газар, шуучин тиймэрхүү одоо дандаа нөгөө нэг одоо танхим дотор хийгддэг эдгээр зүйлсүүдийг болохоор солонгосод ингээд хориод эхэлж байгаа. Тэгээ энэ нь бол яг нь ерөнхийдөө энэ бүр засгийн газраас өчигдрийн хуралдаанаар яац зарлаад бүгдийг хаахаар болчих. Яг энийг ярихаас өмнө би ахад нэг юм ярих гэдэг юм. 2.5. Тийм. Тэрийг явуулсан ярихаас өмнө би ахад нэг юм ярих гэдэг коронавитой холбогдуулаад манай Монгол улсын 8 иргэн бас энд корона өвчнөр өвчлсөн гэдэг аль биесны мэдээ байгаамаа. Энэ аль биесны мэдээг консулын хэлцээс авсан байгаа. За тэгээд энэ дээр яг нэг жоохон санаа зовнож байсан асуудал маань тэр 8 оны хамгийн ихний одоо юу гэдэг өвчтөн болох тэр этгээд бол 8 сарын 12-нд консулын хэлцээр үйлчлүүлсэн гэсэн мэдээ байсан. За үүн дээр холбогдуулаад за яг гэх юм бол одоо нэг юу гэдэг тэр үед манайх шууд консул хэлцээс шууд аль биесны мэдээлэл авсан л да. За ийм хэрэг болчлоо. Одоо тэгвэл арай консул хаагдчих юм шиг үсттэй. Тэгэх юм бол нөгөө нэг гадаа сууж байгаа хүмүүс бол явах хүмүүс нөгөө нэг явах гэж байгаа бүртгүүлсэн хүмүүс нөгөө онгоцны яаж ирэх юм. Тэгэхээр улсын юунаас солонгос дахь консул хэлцээс асуусан. Үүн дээр бол консул хэлцэх юм бол бидээс бүгдээрээ шинжилгээгээ өгсөн. Консулын хэлцээ ажил бол аль биесээр хэвийн жиг явагдаж байгаа. Цэвэрлэгийн нөгөө ариутгал тийм ээ. Ариутгал бүгдийг хийгдсэн. Тийм болохоор ямар ч үйл ажиллагаа бол хэвийн явагдаж байгаа гэсэн аль биесны хариу өгсөн байгаа. Тэгээд ямар ч юм манай Монгол 8 иргэн маань одоогийн байдлаар имчилгээний юунд орсон байгаа. Тийм. Тэгээд нэг удахгүй идгээд гарч ирнэ гэж хүсэж байна.
За тэгээд бид нар тэр 8 хүмүүсийг эдгрээд гараад ирсэн сайхан мэдээг бас та бүхэнтэйгээ хуваалцах хязээд бэлхэн байгаа шүү. Бидтэй хамтдаа байж өгөөрэй. За одоо нэг халуунаг ярих гэдэг нэг 2.5 гэж яриад байгаа шүү дээ. 3 ч юм шиг 2.5 ч юм шиг дөнгөж сая ярьсан нэг 2 дахь үе шиг нийгэмд цай барих гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг дөнгөж сая өчигдрийн ерөөсөө өчигдөр хурдлаа шүү дээ. Гамшигаас эрүүл мэндийн яамны нэг гамшигаас сэргийлэх тийм ээ. Тэжээнээс ерөөсөө хуралдаад 2.1 хүмүүсийн биднээсээ яриа бол зүгээр 2.5 л да. Тэгээд яг нийгэмд үзүүлж байгаа одоо нөгөө нэг энэ хууль энэ заавар нь болонгот ерөөсөө яг 2.5 гурвалуугаа арай шилжээгүй байгаа гэж байгаа. За энэ яагаад 2.5 болсон бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тийм. Энэчнээс ерөөсөө 2.5 болсон шалтгаан юу гэхээр энэ өвчлөлтүүд нэмэгдээд Солонгос улс гид газар аваад энэ тоо ерөөсөө огцон өвчлөлт нэмэгдээд эхэлсэн байна. Үүн дээр энэ 2.5 болгоно гэдэг нь юу вэ гэхээр дөнгөж ялгын ярьсан чинь танхимын үйл ажиллагааг бүгдийг зогсоож эхэлсэн байна. За жишээ нь юу вэ гэхээр бар, ресторан, хоолны газар, цэнгэний газар, том энэ хоолны газруудыг бүгдийг 21 цаг хүртэл ажиллуулна. Түүнээс хойш ажиллахгүй. Ажиллуулах нь педар тийм 21 цагаас хойш хүргэлтийн үйлчлэгээд авч болно гэсэн. Тийм бол тийм ээ. Хүргэлтийн бол тэгнь. За тийм. Үүний дараа болонгууд бильярд, гольф, боулинг гэсэн нэг жижигхэн зааланд тоглодог. Заалны тоглоомуудыг энэ оноо орчин заал нь ийм жижигхэн байдаг учраас энийг бүр хоригдлоод хэлсэн байна. Тийм. Ер нь бол яг коронавигийн дэглэлтээс яагаад иймэрхүү одоо юмнуудыг ингээд хийгээд эхэлвэ гэдэг ингээд эргүүлээд нэг судлаад үзэх юм бол өнгөрсөн удаагийн 2 дугаар шатн дээр одоо юу болж эхэлж байгааг гэхээр ерөөсө 39 хэдэн хувь буюу бараг 40% нь зөвхөн 20-40 насны залуучууд коронавигийн кейсийг ингээ илрүүлчихэж байгаа. Тэгээд одоо саний энэ улсаас одоо барьж байгаа энэ хоолны газар, гольф, бильярд, бар, сав одоо яагаад энэ газруудыг ингээд орохыг хоригдж ийн вэ гэвэл залуучууд ч юм бол яг энэ коронавиг туслаа гэхэд бас яг нэг шууд хөгшөөн шиг одоо ингээд одоо муугаар хэлэхэд одоо нас барах тийм кейсийг бол нэмэхгүй. Гэхдээ одоо ингээ нөгөө нэг хөдөлгөөн хийж байгаа одоо энэ байдлууд насар хурдцтай гэсэн үг байхгүй тийм нэг газар нэг кофе шоп одоо юу гэдэг кофе шоп хоол идэл кофе шоп ордог кофе шоп орсныхаа дараа тоглоомын газар орчих юм ингээд хөдөлгөөнд ингэж орших нь коронавигийн энэ кейсийг бүр ингээд асар хурдтайгаар нэмэх одоо хамгийн гол одоо шалтгаан болж байна гэдгийг Солонгосын засгийн газар онцолж байгаа. Тийм болохоор аль болох залуучууд болон нийтдээ 20-40 насны орчмын хүмүүсийн хийдэг одоо энэ нийгмийн харилцаануудыг баг багаар одоо ингэж зэгцэлье. Энэ дээр ингээд хяналт тавья гэсэн энэ шалгуурыг тавьсны үндсэндээ 2.5 гэдэг одоо энэ ойлголтыг гаргаж авч байгаа. Хэрвээ 3 дугаар тангээд буюу одоо 3 дугаар шат руу ингээд оруулах юм бол ер нь бол улс орны эдийн засаг болон ер нь олон талаараа бас сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ. Энэ нь болохоор одоо жинкнээс ард иргэд юм болно тийм болохоор энэ 2.5 гэд яриад байгаад маргааш буюу 8 сарын 30-ны 00 цагаас эхлээд яг 7 хоногийн хугацаанд яг энэ 2.5 гэдэг зарчмаар явах гэж байгаа. Яг 3 болгоч юм бол ерөөс эдийн засагт нөлөөтэй болохоор тэгж чадахгүй. За яхад ямар ч гэсэн эх 7 хоногт тийм ээ. Энэ 1-7 хоногийн хугацаанд энэ өвчлөлийн тоо хэр байх нь энэ авсан арга хэмжээнүүд маань хэр үр дүнтэй байх нь гэдгийг мэдээж үзсэн. Түүний дараа за болж гинэ гэх юм бол тэрэн дээрээ дахиад 7 хоног энэ зарчмууд дээр дахиад 7 хоног явж магадгүй. Үгүй ахаа өвчлөлт ерөөсөө нэмэгдээд эхлэх юм бол ерөөсөө шууд горуулав. За тэгээд нэг хамгийн аимшигтай юм өнгөрсөн 7 хоног чинь бас нэг нөгөө Starbucks-ийн кейс гарч ирсэн. Дэлхийн хамгийн алдартай франчайз Starbucks-д корона туссан, коронагийн вирус тестсэн хүн орж ирсэн. 2 давхар тестсэн бүх одоо хавталд орсон хүмүүс корона туссан ийм кейс илэрсэнтэйгээр холбоотойгоор кофе шопууд ч гэсэндээ үйл ажиллагааныхаа одоо хүрээнд асар өөрчлөлтийг оруулах болсон 8 сарын 30-наас 1-7 хоногийн хугацаанд. Тэр нь юу вэ гэх юм бол одоо дараа маргаашнаас эхлүүлээд хүмүүс хор кофе шопод бол суух боломжгүй болж байгаа. Хоорондоо ярилцах юм уу ямар нэг уулзалт ийм зүйлсийг төлөвлөх боломжгүй. Харин зөвхөн худалдаж авах чаа кофего бол ороод авч болно. Нэрээ бичүүлээд гараа явуулаад халуунаа үзүүлээд ингээ худалдаж авч болно. Тэгээд аваад гарах хэрэгтэй. Ерөнхийдөө take out тийм ээ. Бас нэг юм нь бол аппликейшнуудаар дамжуулаад юм уу захиалж авах боломжтой. Кофе шопууд бол үйл ажиллагаа хэвэн явуулна, баристанууд байна, кофегаа нэрнэ. Харин гэхдээ
Энэ бүх үйлчлэг зөвхөн хүргэлтээр авч болно. Эсвэл авч гарах юм уу? Ийм хоёр тохиолдлоор хийхээр болж байгаа. За тэгээд энэ мэтчлэнгээр залуучуудын бас ингээд коронавиг тарааж байгаа энэ одоо үйл хөдлөлтүүд тийм ээ нийгэмд бас ингээд асар их хохирлыг юм уу эсвэл асар их одоо тийм эртэлтэй байдлыг үүсгэж байгаа учраас яалтч аргагүй 1-7 оны туршид Солонгос 2.5 гэсэн одоо энэ шатанд шилжиж байгаа шүү. Тэгээд энийг гэсэн манай монголчууд бас ингээд аягүй сайн мэдэж аваарай. Голны газрууд болон бас мдэггүй найз нартай байх юм бол бас шеэрлэж тийм ээ хуваалцаасай гэж хүсэж байна. Тэгээд энэ шийдвэрээр ерөөсөө Сөүл Кянги болон Сөүлийн Солонгосын хэмжээнд нийт 380 мянган цайны газар, баар цэнгийн газрууд 380 мянган энэ албан байгууллага 63 мянган сургалтын төв. Янз бүрийн төрлийн сургалт хагваанууд тийм ээ. Тэгээд 28 мянган спорт зал, клуб, янз бүрийн заалны үйлчлэл явуулдаг сургалтын бүх юм газруудыг бүгдийг хааж байгаа. Энэ 7 оны хугацаанд. 1-7 оны хугацаанд хааж байгаа. Тэгээд үр дүнгийн үзье гэсэн ийм ерөөсөө шийдвэртэй байна. Тийм. За, өнгөрсөн 7 хоног асар их мэдээллүүдийг ингээд биднэрт өгсөн тийм бас асар их үйл явдлууд болсон, зэрэг болсон ийм үйл явдлаа. За тэгээд корона нэгэнт одоо энэ цар тахал дэлхийн нийтийг одоо төгшөөж байгаа энэ цаг үед биднэрт юу тохиолдож байгаа гэдэг эсрэг талд эмнэлгийн байгууллага дээр бас Солонгос бас асар их асуудлууд үүсч эхэлж байгаа. Шинэ засгийн газрын сонгуул болоод дууссан, шинэ засгийн газар бүрэлдсэн, шинэ засгийн газраас бүрэлдэж эхэлсэн одоо төв намын барьж байгаа бодлогыг эсэргүүцсэн эмчнэрийн хөдөлгөөн одоо ерөөсөд тасралтгүй явагдсаар байна. Бид нар энэ эмчнэрийн хөдөлгөөнийг одоо өдөр болгон одоо өөр төвшин рүү одоо хилцээлд хүрч чадахгүй, эмчнэр ажил хаяад те энэ бол одоо Солонгосын бас шийдэж чадаагүй юм асуудлууд байна. Дээрээс нь корона юм дэгдсэн үед эмчнэрийн ажил хаялт те энэний талаар За энийг олон удаагийн Солонгос мэдээний тоон дээр биднээс өмнө ч гэсэн ярьж байсан анх 8 сарын 7-нд резидент эмчнэр анх энэ ажил хаялтыг хийж эхэлсэн байгаа. Энэ юунаас болсон бэ гэхээр Солонгосын засгийн газар эрүүл мэндийн яамнаас ерөөс 4 шинэ бодлого дэвшүүлсэн байгаа. Засгийн газар байгууллагатай тийм ээ. Тэгвэл энэ 4-ийг халах дурд чи өмнө нь бас дурдж байсан л та. Тэгээд энэ 4-ийг халах дурд чи гарч юу байлаа? 400 одоо оюутан эмчнэр бэлдэнэ. Жилд 400. Энийг 10 жилийн хугацаанд. Дээрээс нь даатгалын асуудал байгаа тийм ээ. Даатгал бол одоо ингээд даатгалын санд бүрдэлж байгаа мөнгөөр одоо зөвхөн одоо орчин үеийн анагаах ухааны одоо бүх эмчилгээнүүд авдаг боломжтой байсан бол засгийн газар болохоор одоо уламжлал анагаах ухааныг одоо хамбаан чирүү ингээ хүртэл даатгалд оруулъя гэсэн эднэрийг болохоор эмчнэр ингээ эсэргүүцэж байгаа. Яг л одоогийн байдлаар одоо эмчнэрийн харж байгаагаар бол одоо орчин үеийн анагаах ухааны салбар ч гэсэндээ одоо даатгалын сантаагаа ингээд арай хийж ингээд одоо хангах үс ийм байдалтай байхад одоо энэ дээр нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь бол биш юм аа гэсэн нэг зүйлийг хэлж байгаа. Дээрээс нь хөдөө нутагт байгаа одоо Мөкбөө ч юм уу ийм хотуудад болохоор улсаас анагаах ухааны сургуулийг байрна гэсэн байгаа тийм ээ тийм. Тэгээд бас маш их эсэргүүцэл авсан. Авч байгаа тийм. За тэгэнгүүтлээр бас нөгөө зайн эмчилгээ байгаа шүү дээ. Онлайнаар нөгөө өвчтөн эмч рүүгээ ингээд зүгээр өөрийнхөө нөхцөл байдлыг бичингууд буцаагаад энийг ингээд эмч хариу өгдөг байсан. Энэ бол одоо энэ анагаах ухааны одоо салбарыг одоо юу гэх юм бэ тийм ээ хүндэтгээгүй одоо ийм шатлалтай ийм үйл явдал байхад энийг одоо дахин дэмжинэ гэдэг нь бол эмчнэрийн хувьд бол одоо ингээд дэмжихийг хүсэхгүй байгаа асуудал. Ерөөсөө энэ дөрвөн шалтгаанаас болоод Солонгост эмчнэр ажил хаяад эхэлсэн байгаа. За энэ хамгийн анх 8 сарын 7-нд резидент эмчнэр ажил хайсан. За түүний дараагаар 8 сарын 14-нд нарийн мэргэжлийн эмчнэр ажил хаяад нийт 13 мянган эмчнэр ажил хаялт нэг өдөр хийсэн байгаа. Тэгмүүд энэ дээр ерөөсөө шаардлага өгүүлсэн. Энэ ямар шаардлага байсан бэ гэхээр энэ дөрвөн нөхцөл чинь ерөөсөө эмчнэрт одоо байгаа эмчнэр таалагдахгүй байна. Эмчнэрийн холбоо болон энийг эсэргүүцэж байна. Ерөөсөө энийг эмчнэрийн холбоо гэдгийг маш сайн танилцуулах хэрэгтэй. Яг тэгэхээр эмчнэрийн холбооноос мэдээж эмчнэр бол би нэг эмч та нэг эмч. Бид хоёр нэг нэгээрээ хийгээд чадахгүй юмыг холбоо хийж өгнө тийм үү. Тэнгүүд энд байгаа солонгосчууд ерөөсөө нэгдэж чадна гэдэг чинь ерөөсөө тэр байхгүй. За эмчнэр хоорондоо яриад энэ ерөөсөө болохгүй. Энэ яагаад гэвэл 4000 эмч 10 жилийн хугацаанд бэлтгэхээр болчихгоо. Мэдээж энэ чинь хүн ч гэсэн
хувийнхаа байр суулнаас за энэ эмчнэрийн ажил бас ажил олдохгүй ч юм уу асуудал үүсэх магадaltaй. Тэнцлийн дараа гэтэл эмчнэрийн үнэлгээ бас асар буурна гэсэн үг тийм ээ. Тэр чинь ерөөс энийг л эсэргүүцээд байгаа байхгүй эдний эмчнэр чинь. За тэгээд мэдээж одоо яг энэ коронавитой холбоотой тийм ээ эмчнэр ажил хаяад эхэлсэн. 14-ний өдөр гэхэд 13,000 эмч ерөөсөө ажил хийчихэж байгаа байхгүй. Ажил хийж суулт хийчихэж байгаа. За тэгвэл дараагийн мэдээлэл нь 26-наас 28-ны хооронд гэж хэлсэн. Тэгвэл одоо сая 26-наас 28-ны хооронд эмчнээс ажил хийсэн. Хийгээд тэнгууд эмчнээс нь мэдээж эрүүл мэндийн яам ч гэсэн за энэ корона өвчин дэгдсэн байхад тийм ээ. Энэ олон эмчнэр ингэж хамаагүй ингэж ажил хийж болохгүй. Тэнгууд юу болсон бэ гингүүт мөнжийн ерөнхийлөгч эмчнэрийг бангадсан шүү та нарыг ажиллаа ингээд ажил таслаад ингээд энэ өвчтөй тийм ээ. Өвчин ч гэсэн одоо ер нь аюулт илгэрээд эхэллээ шүү дээ. Энэ үед та нас яагаад ажиллаа хийж байгаа юм бэ? Тэгэх юм бол та насын эмчлэх хэрэгтэй ярина. Та насын тэр сертификат юу гэдэг бүгдийг чинь тусалж сая шүү. Та нас ажиллаа хий гэсэн. Дөнгөж эмчнэр яасан бэ гингүүт эсэргүүцэл тэрхэх юм бол биднээс төрүүлээд ажилласаа гарч. Тэгээд цаатаа хийя. Бид зүгээр ажилласаа гарч өөртөө ажиллах хэрэглэн лицензэн бүгдээр хадгалагдаад байж байгаа шүү дээ тийм ээ. Нэгмэд ерөөсөө тийм арга хэмжээнд одоо маш хүндрэлтэй байдалд орчиж байгаа байхгүй Солонгос бол корона өвчин дэгдээд эхэлсэн. Коронагийн яг одоо энэ бомб дээр одоо яг жинхэнэ гал халуун цэг дээр одоо хинүүс ажиллаж байгаа нэг ерөнхийдөө резидент эмчнэр буюу одоо залуу эмчнэр төлхөө ажиллаж байгаа. Одоо та нар ингээд сайн дурын шинжилгээ өгөх болон одоо энэ корона яг ингээд туссан байгаа иргэдийн хамгийн анхны одоо энэ шинжилгээнүүдийг авч байгаа одоо энэ бүх үйлдэлүүдийг хийж байгаа хүмүүс болохоор ерөнхийдөө залуу эмчнэрүүд төлхөө хийгээд ингэж байгаа яг энэ цаг үед болохоор эмчнэрийн энэ бодлогыг өөрчлөн гэдэг нь болохоор эмчнэрийн хувьд ч гэсэндээ асар одоо хэцүү тийм үү хэцүү тийм цаг үе болж эхэлж байгаа. Дээрээс нь хэрвээ энэ эмчнэрийн ажил хаялт ингээд одоо эхлээд ингээд явчих юм бол коронагийн яг энэ хэцүү үед бол бүрэл одоо нөхцөл байдал хүндэрч эхэлнэ гэдэг ингэж байгаа. Тэгээд засгийн газар тэрийг одоо аль болох зохицуулах гад нэг шийдвэр гаргасан шүү дээ. Төр зур бид нар ингээд хойшлуулъя гэж уулна. Корона дуусны дараа ингээд хойшлуулъя гэдэг ингээд. Гэтэ эмчнэр юусоо тэн дээр итгэхгүй байгаа шүү дээ. Төр зур гэдэг асуудал байхгүй. Энэ дээр ямар нэгэн шийдвэр хүрье. Нэг бол биднээс энэ шаардлагыг хүлээж ав. Үгүй бол биднээс ажиллаа хийхээр юм. Ерөнхийдөө биднээс эмчлэх лицензтэй ярих юм бол биднээс зүгээр ажиллаа хийчих болоо. Тийм ээ? Биднээс ажиллаа хийчих юм бол биднээс лицензийг үлдчихэж шүү дээ. Тэнгүүтээ тэгээд тийм яриа шуум яваад эхлэнгүүт юу болсон бэ гэсэн чинь Солонгост хамгийн том эмнэлгүүд болох нэг Сөүл Асамбион, Сөүл Дэхакгюм. Энэ хоёрын эмнэлгийн ерөөсөө том эмчнэр нь 200 300 өдөрт ерөөсөө 200 300-аараа өргөдлөө бариад ирчихэж байгаа. Тийм. За тэгээд нэг талд корона ингэж асар их одоо нэг хэвлэлтэй ийм хэцүү үед болохоор эрүүл мэндийн салбар бол ерөөсөө хоёр талдаа халуун тоогондоо буцалж байгаа шүршгэл ингээд өдөр болгон асуудлууд өрнөж байна. Эмчнэрийн асуудлууд энэ бас суулт болон ажил хаялт. За тэгээд энэ талыг энийг одоо шийдвэрлэж өгөөгүй ийм тал нэг талдаа байна. Нөгөө талдаа корона бол өдөр болгон ингэж нэмэгдсэн ийм мэдээллүүд дүүрэн одоо 7 хоног байлаа. За гоё мэдээ. Та бүхэн YouTube руу ороод харах юм бол өнгөрсөн 7 хоногт Selena Gomez өнгөрсөн өчигдөр шүү дээ. Зөвхөн өчигдөр Selena Gomez болон Blackpink гэж солонгосын алдартай одоо хоёр хамтлаг болон нэг дуучин нэгдээд YouTube-ийг галдаж байгаа. YouTube-ийг шатааж байгаа. Gangnam Style-аас хойш ерөөсө цагийн дотор асар их хүнд одоо хүрч чадсан тийм нэг YouTube-ийн бүр одоо YouTube руу ингээд ороод харах юм бол Blackpink болон Selena Gomez-ийн дуусан тэр Ice Cream гэдэг тэр дуун тийм ээ одоо тасралтгүйгээр нэг цагийн дотор 120 сая хүн ирсэн. Тийм. Одоо ч гэсэн та бүхэн үзэлтийг харах юм бол бүр алмаар нь. Тэгээд мэдээллүүдийг явж байна те. Тэгвэл хамгийн нийт үзэлт хэд болсон байсан гэдэг. Одоо бүр 83 сая юм. Тийм. Та бүхэн ороод нэг өдрийн дотор ерөөсөн 83 сая. Гэсэн энэ сайхан мэдээгээд өнөөдрийнхөө мэдээлэл мэдээлэл тэгээд хамгийн сүүлийн хормыг хөтлөгч халуунадаа үлдээе гэж бодож байна. За өнөөдрөөс гараа бид нартай хамт Jimmy Trans
манай нэвтрүүлэгтэй хамт байна. Jimony Trans нь болохоор одоо цар тахлын үед ер нь бол бид нар банк явах юм уу те бас ингээд иймэрхүү асуудлууд ч гэсэндээ эрсдэлтэй. Ер нь ямар ч үйлдэлүүд ингээд хийх жоох эрсдэлтэй. Хэрвээ та өөрийнхөө iPhone юм уу Android утсан дээр Jimony Trans гэдэг аппликейшнийг татаад авах юм бол өөрийнхөө дансыг 24 цагийн бүх дэлгүүрүүдээр цэнэглээд дээрэс нь 24 цагийн турш Монгол руу мөнгөө явуулах боломжтой болно. Мөн манай харийнхан болон одоо визгүй оюутнууд энэ төр болохоор хэрэглэх маш боломжтой. Солонгос дотор бүх банк руу явдаг. Монгол дотор бас бүх банк руу гүйлдэ хийх боломжтой. Дээрэс нь аюу айтайхан юм Монгол тааван дээр нөгөө авдаг 36300-ийн утсан шууд өөрийнхөө аппликейшнээс цэнэглэдэг болсон. Тэгээд одоо ерөнхийдөө корона чинь ерөөсөө хүн төрөлхтний түүхэнд байгаагүй асар хурдан одоо тий дижитал ертөнцийг бий болгоод өгчтэй. Тэгээд одоо 10 сараас эхлээд Jimony Pay маань болохоор ингээд шууд утсаа уншуулаад тооцоолол хийж болдог юм дижитал хитвч болох юм. Тэгээд энэ мэтчлэнгээр Солонгост ашиглах боломжтой, Монголд ашиглах боломжтой. Та өөрийнхөө цэнхэр үнэлэх болон улаан пассворд айл айлангаар нь нээлгэх боломжтой. Энэ Jimony Trans гэх компани өнөөдөр би бүхэнтэй хамтарч ажиллалаа. Өнөөдрийн туршид бид нартай мэдээлэлтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Ингээд олон доогийн Солонгос мэдээний тойм энэ үрээд өндөрлөе. Эх 7 хоногт дахин уулзлаа. Тэр баяртай. Олон доогийн төгсөөлөө. Олон доогийн хэлэн байлаа.